Сайн байцгаана уу? Өнөөдөр 2024 оны хавар гарч ирсэн салхи зүсэгч анимны эхний үйлрэлийг оруулж байна. Хоёрдугаар үйлрэл нь одоо гарч байгаа. Тиймээс дуусныхан дараа оруулах болохоор хүлээж байгаарай. Ингээд аним руу орцгоё. Энэ бол өөрийн царай зүс үсний өнгө харагдах байдлаасаа болж бусдад байнга гадуурхагддаг Сакура Харука гэх үе. Энэ бол манай гол дүр. Түүний гудамжаар алхаж явхад хэсэг залуучууд нэгэн охиныг хоргоогоод явуулахгүй байгаа харагдана. Өдрийн цагаар олиггүй юм хийгээд бүгдийг нь зодчихно. Миний царай нэрийг маань сайн тогтоогоод ав. Фүүрийн ахлах сургуулийн Сакура Харука гэв. Түүнийг явах гэтэл нөгөө охин талархлаа илэрхийлээд кофе шоптой дагуулan ирж омлет хийж өгнө. Чи гадны хүн байх нэ? Тэгээд л харж байгаагүй юм байна. Ийм хотод гадны хүн ирхэн ч ховор. Намайг Тачибана Котоха гэдэг. Танилцахад таатай байна гэхэд Сакура өөрт нь өмнө нь хинч ингэж сайн хандаж байгаагүй учраас энэ муу яагаад ийгдэг хандаад байгаа юм болоо гэж бодно. Зэрэглэлээрээ хамгийн мууч, зодооноороо хамгийн шилдэг үл бүтэх гаруудын цуглардаг газар. Өдөр бүр бүлэглэл хоорондын зодоон болдог. Би тэнд оргилд нь гарах болно гин. Сакура дотроо бол их сайхан сэтгэлтэй настай хүнд марцсан ямиг нөхөхөд өвөө баярлалаа гэж чихэр өгснийг нь Котоха түнд дамжуулан өгнө. Сакура дахиад л улаачхав. Энэ хотынхан чамайг оруулаад бүгд юмтай юм уу? Ийм царайтай. Дээрээс нь энэ хавьд алдартай хэрэгтнүүдийн дүрмд хувцастай байхад талархаж байна гэд гайхна. Түүний хүрээнд орсон нүдэ олсон байна. Гэхдээ чи хизээж хүрээний оргилд гарч чадахгүй. Яагаад гэвэл чи ганцаараа болохоор гэв. Сакура гайхан зогсов. Түүний гарах үед хүрээний хүүхдүүдтэй уулзаад үз. Тэр үед чи ойлгоно гэв. Сакура гараад явж байхад нь түрүүн зодуулсан хэдэн бүр олуулаа ирсэн байв. Хүрээний бацаан өөрөө өрөөдрөв. Сүртэй юм ярьж хад үл тоогоод байна уу гэснэ. Үс нүдийг нь хараад дотор мухарчглаа гэхэд энэ л зөв. Энгийн хүний гарах хариу үйлдэл мөн байна гэж бодно. Чиж буруу хүнээ зохижтэй гэхэд дахиад л зохиод унахчихв. Сакура сайн зодтолдог ч гэсэн ийм олон хүний өдөөс яаж чадахгүй. Гэтэл Котохад хутад тулгачихсан. Фүрэнийхэн хотынхныг барьцаалвал хөдөлж чадахгүй биз дээ гэхэд гүйж чод өшглөөд унахчихв. Бүгд бөөнөрөө дайрч Сакура Котохаг хамгаалангаа зодтолдож чадахгүй юм байна гэтэл түүний хөлийг нь зүсчихв. Булан шахагдаад цохиураар түүн рүү далайх үед ийм болохоор л бусадтай орооцолдох хэрэггүй байдаг юм гэж бодон нүдэн анихад нэгдүгээр ангийнхоо энд байсан чинь их тус боллоо гэхэд Фүрийн дурам төвцтэй хүн тэр хоёрын урдуур орж хамгаалсан байв. Котоход аюулд орсноо түүнд битгий хэлээрээ гэд цохиурыг нь авч нөгөө нөхрийг зохиж унгав. Гэтэл цаанаас Фүрийн гурван сурагч ирж байв. Та нар энэ хотод ийм зүйлс авчвал юу болохыг мэдэж байгаа биз дээ гэд орлов. Гэтэл Сакура яагаад эд нар надад туслаад байгаа юм гэж гайхна. Нөгөөдөл нь ч Фүрийн Хираги байна гэж айцгаахад юундаа айсан юм? Дөрвөн хүн л нэмэгдсэн төдий дайрцгаа гэхэд Хираги нөгөө идтэй Мацумото, Кажи, Янагида тэднийг нэг л алхам урагшлуулвал та нарыг зодно шүү гэв. Тэдний зодтолдож байгааг хараад хотын иргэдч дэмжицгэн. Сакура юу болоод байгаа юм болоо гэж гайхахад Котоха Фүрийн сурагчид 2 жилийн өмнөөс хотыг өөрчилсөн. Хамгийн түрүүнд хотын үүдэн тэмдэг босгосон нь цаашид хүн гэмтэх, эд зүйлс ивдэх, хорон санаатай хинч байсан Фуфурийн цэвэрлэх болно. Фуфурийн бол энэ хотын бамбай буюу салхи зүсэгч гэв. Тэднийг ялсанд хотын иргэд бүгд л баярлцгааж байв. Түүнийг харсан Сакура их л гайхна. Котоха түнд чи бусдыг гэхээсээ бууж өгөөгүй байна гэхэд Сакура гүгээд яв. Юун Фуфурийн, юун хотын бамбай гэд тэдний араас ирж байсан нөхрийн дүүрлэн төшөглөн унахад бүгд гайхан харцгаана. Кофе шопод Сакура нэг имээг үрчгсэн орж ирнэ. Одоо буултаа гэхэд имээ нуруунд дээрээс нь үсрээд буухад нуруу өвдүүд гээд байсан байж гээд уурлав. Би явлаа гэхэд Котоха түнд сэндвич өг. Өнөөдөр үдээс хойш элсэх ёслолтой биз дээ. Ийм эрт юу хийж яваа юм? Догдлоод байгаа юм уу гээд шоолоход тэгээгүй зүгээр салхилж байсан юм гээд уурлав. Котоха зүгээр дээ сонирхолтой хүмүүс зөндөө байгаа гэв. Гэтэл гинэс гаднаас нэг нөхөр Котоха чаан гээд орилж орж ирэхдээ бүдрээд унчхав. Босч ирээд миний дөрөмт хувцас ямар харагдаж байна даа гэхэд Сакура энэ хүртэл Фүрийнх гэж юу гэхэд Котоха тийм ээ өнөөдрөөс та хоёр нэг анги гэв. Нөгөөх нь ч чамайг харж байгаагүй юм байна. Арай хотын гаднаас ирсэн юм уу? Дээрээс нь үс нүд чинь юу вэ гэхэд Сакура уурлахад стресс юм уу? Залуу хүн байж хэцүү ч юм да гэснийг нь сонсоод Сакура гайхав. Нэрэж илсэлтийн ёслолоос өмнө эргүүл хийн гээд яв. Харин Сакура гудамжаар алхаж явтал өчигдөр болсон зүйл дэлгүүрийн хүмүүс талархлаа илэрхийлж гар дүүрэн бэлэг өгчихсөн байв. Энэ хотын хүмүүс юу вэ гэж бодоод зогсож байтал нэг охин түүнийг дуудан Фүрийн сурагч мөн биз дээ туслаарай гэв. Гэтэл нэрийг гудамжинд хідэн залуучууд зодож байв. Охинтой ярилцаж байхад саад болоод гээд зодож байх үед нь Сакура гарч ирэн нүүрлүү нь унтал нь хөшөглөв. Хормын дотор тавуулангийн зодчихсон байв. Түүнийг харсан нэрээ гайхалтай юм аа гэж бодов.
Баярлалаа. Ийм бүрийнд байгаа гэхээр урамч нь хугарч байна уу? Би дунд сургуульд байхдаа өдөр бүр бусдад зодуулж тэдний хэлснээр хийхээс үл сонголтгүй байсан. Тийм намайг бүрийний сурагч аварсан. Үнэхээр дог санагдсан. Би ч гэсэн тийм болох гэж бүрийнд ирсэн гэхэд нөгөө охин ирээд маш их баярлалаа. Чамайг тэнд байсанд баяртай байна гэв. Нэрээ босч ирээд тэмдэглэлийн дэвтрийг гаргаад өндөр жин цусны бүлэг сонирхол гээд бүх зүйлийг нь асууна. Би дог гэж бодсон хүмүүсийнхээ мэдээллийг цуглуулах сонирхолтой гэхэд Сакура ичиж улаагаад дураараа болоо гэв. Харин нэрээ зодоонд тус болж чадахгүй ч бусад зүйлсийн талаар бүгдийг зааж өгч чадна. Оргил хүртэлнэ гээд түүний дагуулсан сургуулийн зүг явцгаав. Тэдний сургууль дээр ирэхэд хаа сайгүй Вовүрийн гэсэн тэмдэгнүүд харагдана. Сакурач энд түүн шиг гаруу зөндөө байгаа бах таа гэж бодно. Нэрээ энд ангийн жагсаалт байна гэд хартал манай хоёр нэг ангид орсон байж таар. Мөн ангид нь Суо, Кирю, Зүгээрэ гих хүүхдүүд хүртэл байна гэхэд танилуд чинь юм уу гэж асуухад үгүй гэхдээ бүгд гайхалтай хүмүүс. Ямар хүмүүстэй нэг анги болох нь үнэхээр чухал гэж хэлснэ. Хачин царай гаргаа зогсчихв. Яагаад байгааг нь асуухад ганцхан зүйл амлаач ангийнхантайгаа инээмсэглээд дотн харьцаарай. Эхлээд дайсан биш гэдгийг харуулах хэрэгтэй байх гэж гуйв. Ангид орж ирэхэд бүгд түн рүү харцгаана. Нэрээч сандарч амар хараад байна. Цоолох нэ гэв. Сайн уу? Чи Сакура байх нэ гэд ирэхэд тийм бол юу гэж чи хин юм гэд гараа зангитан зодтолдох гэж зогсон. Нэрээ болохгүй гэд болиулахад та чин нүдний болт урт цацагтай эмэг эргэлзээгүй гэхэд нөгөөх нь Леонардо Ди Каприо байна гэд инехэд Сакурач чи гадаад хүн юм уу гэхэд нэрээ тоглоом хийдэг ийм хүн байжээ гэж бодно. Сакура чиний талаар сонссон. Өчигдөр гудамжны зодооны гол дүр байсан биз дээ гэд хинэв. Бусд нь ч юу гэсэн үг юм суу? Наадах чинь хин юм гэхэд өчигдрийн төв гудамжинд болсон зодоонд Хираги-сан тэр хийдийг очихоос өмнө хотыг хамгаалсан хүн нь Сакура байгаа юм а гэв. Бүгд л босч ирээд тийм юм болсон юм уу? Гаднаас хүүхэд ирнэ гэдгийг сонссон ч хичээл эхлэхээс өмнө үзүүлээд өгчээ гэцгээв. Сакурач би оргилд нь гарах гэж ирсэн гэхэд гинт тэдний дундуур хин нэгэн ширээ шидэв. Сакурач түүнийг хараад инехэд нэрээ болохгүй энэ хүн бол сургуулийн хамгийн аюултай хүн. Сугишита Кётаро гэхэд аюултай гард би дуртай шүү гэв. Суги шууд л цохих гэж дайрахад Сакура болтож Сугийг ширээ хугартал цохив. Сакура дайжгүй шүү. Аргагүй фүүрийн халах сургууль гэхэд Суо түүний хажууд оргилд нь гарна гэж хэлж болохгүй байсан юм гэв. Тэр бол ахлах сургуульд орохоосоо өмнө Вовүринд орсон нэгэн. Одоогийн удирдагчийг дахин шүтэгч гэв. Бусд нь ч хурдан зогсоохгүй бол гадны хүн алуулах нь гэхэд Сакура түүний цохилтоос нь бултан эрүүнд ороос нь өшгөлчихөв. Бүгд гайхан харцгаана. Тэднийг зодтолдож байх үед гинт чанга яригчаар бүгдд нь элсэж орсонд баяр хүргийгээд зодооныг нь зогсон. Вовүриний төлөөлөгч Умемия Хажима байна гэхийг сонсоод Сакура Фүриний оргил байна гэж бодно. Гэтэл уучлаарай хэлэх гэсэн үгээ мартчихлаа. Тийм. Та нар залуу насаа 100-аатай өнгөрүүлээрэ. Олон хүн цугларсан болохоор тааш тохирохгүй зүйлс гарах байх. Гэхдээ эхний өдрөөсөө бие биенээ зодож нүдэд байхгүй байх. Дотн бай гэж хэлэхгүй ч битгий муудалцаарай гэв. Бид бол Вовүрийн. Та нар хотоо нандин зүйлсээ хамгаалаарай. Энэ бол энтхийн цор ганц дүрм гэхэд бүгд мэдлээ гэж ойролцоно. Сууч тэднийг эвлэрүүлэх гэж хичээнэ. Сакура зодтолтоос өөрөөр хүнд хүрч байгаагүй гэж бодон тэд хоорондоо гар барина. Гаднаас нэг нөхөр орж ирээд бүгд гадагшаа гарцгаа гэв. Тэдний гадаа гарч ирэхэд Сакурагийн амийг нь дараад аваад яв. Котохаг тэнд байсныг хүнд ч хэлж болохгүй. Аюулд орсныг нь мэдвэл асуудалд орно гэд уурлан ходоодны юм гаргаж ирээдун. Сакураг буцаж ирэхэд нэрээ юу болсон талаар асуухад юу ч бишээ өөрөө өөртөө ярьж ууралдаг ходоодны юм уудаг хачин гар байна гэв. Нэрээч түүнийг нь тэмдэглэж аваад Хираги-сан бол Вовүриний 4 хаадын нэг гэв. Тэд 4-5 хүнтэй бүлгүүдэд хуваагдан хотоор эргүүд гарахаар болно. Гэтэл Сакура Суги хоёр Хирагигийн бүлэгт орсон байв. Өмөө та хоёрыг сайн харж бай гэж загсан гэв. Тэд эргүүл хийж яваад өөр нэгэн тэмдэг олж хар царай муутай нохоо байна гэхэд тийм зүйл ярьж болохгүй. Энтх бол Вовүрийн болон өөр багийн хоорондын хил. Яасан ч энэ хонглын цаана хэрэг тарьж болохгүй шүү. Хонглын цаатахыг хүч чадлын үнэлэхгүй шүтлэгтэн Шишиторын хамгаалдаг гэв. Гэтэл нэг хүүхэд хонглын цаанаас Шишиторны хүмүүсээс зогтон гүйж байгаа харагдана. Түүнийг хамгаалан Сакура Суги хоёр нэгийг нь өшөглөн унгав. Тэдний араас Шишиторны дэд командлагч Тогеме Жо гэх нөхөр гарч ирээд Фүрийнхэн яагаад энд байгаа юм? Энэ яачихсан юм гэхэд наадах чинь манай хүнийг хөөгөөд байсан юм гэхэд энийг наад хоёр чинь хийсэн юм уу гэд инэв. Ухаан алдаж унсан нөхөр босч ирээд бусдын нутагт хөндлөнгөөс оролцохгүй дүрмтэй гэхэд Тогеме түүний толгоороо барьж байсан шилээрээ зөхөж унгаад ялагдчихад сул дорой юм байж гэд нэмээд зодов. Бол танаа хүмүүстээ гэхэд сул дорой амтан Шишиторын тэрэггүй гэд хүрмийг нь тайлан ав. Сакура сул дорой амтан зодчиход хүчтэй гих гээд байгаа юм уу?
урам хурцглаа гэхэд чамайг тохирсон газар нь нялга зодноо дараа уулзъя гэд яв. Хирагийн нэгэнт болчихсон зүйлийг яах ч аргагүй. Харин бие л төрүүлж хөдлөх ёстой байсан юм. Уучлаарай. Юу ч гэсэн сургууль руу буцъя. Үүмэд хэлэх хэрэгтэй гэв. Хирагийн үүмэд юу болсон талаар хэлэх гэтэл яриаг нь таслаад өөрөө л яриад байх ба хүний яриа сонсохгүйгээд бухимдав. Зогтож байсан хүүхэд босч ирээд би тайлбарлая. Худалдааны дүүрэгт хулгайч хараад араас нь хөөж байгаад Шишидорны газар нутагт орчихсон байсан. Тэгээд тэдэнд хөөгдөөд бүгд дуслаа гэж бодтол энэ хоёр намайг аварсан. Шишидорны мөргөлдөн үсгчихлээ. Уучлаарай гэд уйлахад Үмэ баярлалаа. Чи хотынхоо хүмүүсийг хамгаалах гэсний үр дүн биз дээ. Уучлалтгүйх хэрэггүй. Үлдсэнийг нь ах нартаа даатгачих гэв. Гэхдээ нөгөө талынхныг үзсэн нь Сакура биз дээ гэд нэрийг хэлчихв. Хүч чадлын шүтлэгтэн энтер гэснээ сул дороогоо зодоод байхаар нь тэнийг юм гээд хэлчихсэн. Гэхэд суу энийгэд бүгдийг нь хэлчихлээ гэв. Үмэ босч ирээд толгой дээр нь гараа тавиад сайн хэлсэн байна. Гэр бүлээ хамгаалсанд баярлалаа гэв. Гэтэл гинэт цагаан хоолоогоор өршөөгөрөө би бол Шишидорны удирдагч Томияма Чожи. Үмэ-чан сайхан тулалдъя гэд талбай дээр нэрчгсэн байв. Нэрэж дайн болох нь гэд сандрастай. Тэднийг бууж ирэхэд Үмэ-чан ууралчихсан уу? Танах төрүүлж эхэлсэн юм чинь зодтолдох шалтгаан хангалттай биз дээ. Нэгийн эсрэг нэг гэд зодтолдох гэд хөөрчихсөн байв. Чи ч гэсэн манай олон хүнд хүч хэргэлсэн байна. Ингээд тэнцлээ гэхэд шууд л гүйжрээд өшгөлөв. Үмэч хөлнөөс нь барьчихсан. Төвчээргүй хിവэрэ байх шүү. Яагаад заавал зодтолдох гээд байгаа юм гэхэд зодтолтохоос илүү чамайг хүсэж байна. Тиймээс Пүринийг Үмэ-чантай хамт өөрийнхөө гарт оруулна гэв. Тогоомой хүмүүсээ дагуулan ирээд одоо энд зодтолдох нь тохиромжгүй байх гээд заахад сургуулийнх нь тэр чигтээ тэднийг хараа зогсож байв. Томи бүгд хамт зодтолдъё. Тус тусдаа нэгийн эсрэг нэг үзэлцэн хөгжилтэй болох байх гэв. Ямартай ч зодонд оролцох хүмүүс тодорхой болж Томи тус тусын багийн нэрээ дэнчин тавьж зодтолдно гэв. Үмэ нөгөө хэдийгэ хоолнд орё гэд дуудсан байна. Үмэ орж ирээд Котохоо өнөөдөр ч гэсэн хөөрхөн харагдаж байна гэхэд нөгөө хэд тэднийг хараад юу вэ гэхэд Үмэгийн сайн хүн байгаа юм а гэв. Сакура найз охин нь юм уу гэхэд хоёул юу гэж найз охин байдаг юм гэд уурлав. Нэг асрамжийн газарт өссөн болохоор Үмэ охин дүүшгээ хайрладаг гэв. Өмнө нь Шишидорын тулааны хүч чадлыг эрэлхийлдэг баг байсан. Томиг удирдахч болсноос хойш хачин сургалт тарсан. Хинээс ч илүү багийнхнаа боддог залуус байсан ч одоо яагаад ийм болсныг нь мэдэхгүй байна гэхэд шалтгаан нь Томи байх. Маргааш ярилцвал ойлгох байх. Ярилцах гэж маргааш зодтолдохоор явна биз дээ гэхэд зодон гэдэг бол харилцсан яриа гэв. За маргааш битгий хоцроорой гэж тарцгаана. Маргааш нь ч болж Шишидорны газарт ирэхэд Томи хүмүүстэйгээ угтаж ав. За ийшээ хурдан дагаад яваарэ гэд зодтолдох гэд бүр баярлаад Шишидорны хамгаалдаг дүүрэг нь шөнийн цэнгэний газруудаар дүүрэн бөгөөд энэ хавь нь хамгийн том шөнийн цэнгэний дүүрэг юм. Өдөр нь бүгд хаалттай эзгүй байх ч шөнө нь бол хөл хөдөлгөөн ихтэй болдог талаар нэрээ тайлбарлана. Шишидорны төв байранд тавтай морил гээд тэд орцгоо. Төв байр нь өмнө нь Орион одод гэдэг театр байсан газар байв. Харин одоо Ори гэж дуудагддаг. Дотор ороход дүүрэн Шишидорны сурагчид орилолдон тэднийг угтаж авна. Нэрээч энэ чинь яах аргагүй аратны тор байна. Эндээс амьд гарч чадах болов уу гэд айд сандрна. Томи тайзан дээр гарч ирээд ингээд 6-та нэгийн эсрэг нэг зодон эхлэх гэж байна гэж зарлана. Үмэч бусадтай ийм болчихсон ч гол зүйл нь Томи бид хоёрын зодон. Та нарын ялах ялагдах тооцогдохгүй болохоор санаа амар бай гэж захина. Сакурач тэнхтэд бай. Ялагдах бодол алгаа гэв. Үмэ итгэж болохоор хүүхдүүд юм а гэд баярлана. Шишидорны Арима гэх нөхөр удирдагчаа би эхлүүлээгээд сүгийг тулаанд дуудав. Зодон эхлэхэд Арима Үмэ зүгээр үү гэж сүгийг сатааруулан нүүрлүүн зөхөн. Сүгийн уурлан гарнаас нь барьж татаад нүрийг нь мангастан газарт цавж унгаад Үмэ сан гэж дууд тэнэгээг. Өрсөлдөгч нь ганц дайралтаар ухаан алдан унаж ялагдана. Томич босч ирээд та хоёр түүнийг цэвэрлэл гэв. Нөгөө хоёр нь өргөж явж байснаа хүнд юм байна гэд зүгээр тайзнаас түлхээд унахчихна. Тэгснээ байнга томч явдаг юм байж гэд нэмээд нүүрлүүн өшгөлчгөөд хаяад яв. Нэрээ ч энийг нь хараад бүр шок. Сакура за дараагийнх нь би гэхэд суу дараалалаараа би биздээ гэд өрсөлдөгчөө бяцхан жаал минь их стресстэй байх шиг байна. Гарцгаах уу гин. Сургуулийнх нь ч хичээгээрээ Канома үзүүлээд өг гэд имчицгэн. Канома гүйжрээ зохих гэхэд суу цохилтоос нь иргэн бултна. Энэ хөдөлгөөн юу вэ? Тулааны урал хөө гэж бодно. Түүнийг дахин дайрахад суу юу ч бололгүй болцсаар л байна. Үмэ түүнийг хараад зүгээр нэг ийдэг залуу биш байжээ гэхэд Сакура новшийн хүний мөсгөө амтын юм биш үү? Өөрөөсөө дорой өрсөлдөгчөө алгачгүй, хүлэгчгүй, түмний шившиг болгож байна гэв. Суу юу ч хийх боломж өгөхгүй
тоглон булцсаар түүн рүү дайрах гэхэд Тогоме одоо болно гин. Суо том хүн болно гэдэг бол бусдын бодлоос холдох юм. Нэг шат ч гэсэн өгсөж чадсан биз дээ гэд буун. Каномач найзыгаа тайсны доороос чирээд холдуулахад Аримаас ирээд чи ч гэсэн ялагчхаа юу гэхэд бид дууссан гэв. За дараагийнх нь гэхэд Сакура арай гэж миний ээлж ирлээ гэтэл Шишиториноос Хирагийг сонгод. Чи Тогомегийн эсрэг үзнэ үстэй. Тогоме бол дэд командлагч нь. Уг нь би түүнтэй зодтолдох ёстой ч чамд даатглаа шүү гэд гарна. Удаан уулзсангүй шүү Сато. Их өндөр болжээ. Чамд муухаж ялах хүн нь би. Томич за хурдан эхлэе гэж яаруулна. Сакоч сайн зодтолдож байна шүү. Манай шилдэг тавт ордог юм чинь асуудалгүй байлгүй. Чамайг Сако гэсэн баха. Хираги бол Бофурины 4 хаадын нэг. Тэр дундаа Тамонтен гэдгийнх нь ахлагч. Тамонтены өөр нэрийг нь юу гэдгийг мэдэх үг. Тамонтены өөр нэр бол Бишамонтен буюу дайны бурхны нэр. Хираги босч ирээд ингэж өшгөлүүлээгүй. Удсан байна шүү. Чи үнэхээр хүчтэй болжээ. Өөр хүн шиг л байна. Хүүхдүүдэд дээрлэхүүлж байсан Сако баг байхад нь Хирагийн өмөрч зодтолдож байсан юм байна л та. Тэр үед нь Сако надад яаж зодтолдохыг зааж өгөөч гэж гуйж байжээ. Хирагийг сургуулаа төгссөнд баяр хүргээд одоо Пүүрин рүү явах нэ. Та бол оргилд нь гарч чадна. Иргэчл намайг ч гэсэн Пүүрийн туслуулаач гэхэд чи дагаж ирэхгүй байсан дээр бах. Би Пүүринд Үмэгээ залууг дагахаар болсон. Би оргилд нь гарч чадахгүй. Тиймээс чи өөрийнхөө шин зорилгыг олсон дээр байхаа гэв. Хирагийн цохилтыг нь хаагаад уучлаарай Сако. Чиний хүлээлтэд хүрч чадаагүй гэд түүнийг зохиж унгана. Сако ялагдчихлаа. Тэр Бофурины 4 хаадын нэг Хираги Тома юу гэж ярьцгаана. Тогоме босч ирээд хинч хамаагүй түүнийг буулгаад өгөөч гэхэд Хираги хэрэггүй би өөрөө буулгая гэв. Тогоме ирээд баярлалаа гэд хүрмийг нь тайлж авах гэхэд Хираги зодтолдож дуусныхаа дараа зохицуулж болно үстэй. Юу ч болоо билээ гин. Шишиторныхан ч Тогомег бусдаас нь хамаагүй илүү их дэмжиж үзүүлээд өг, халаад өг гэж оролцоно. Сакураг тайз руу гарахад бусд нь болгоомжтой байгаарай. Үхэж болохгүй шүү. Даатглаа шүү гэцгэн. Яасан бэ? Ингээд болчихсон уу? Хонгилд намайг дорой гэж дуудсан баха. Их уур хүрсэн шүү. Битгий давраад бай гэд өшөглөөд унгах чам. Чи Шишиторны юуг мэддэг юм? Энд байгаа бүх хүн оргил руу тэмүүлж өөрийгөө давж гарна гэж тангарахлсан. Баатар болж тоглож байгаа та нараас өөр гэд толгой дээр нь дэвсэн. Сакурач сул дорог дээрлэхдэг клуб гэж нэрээ өөрчил. Ухаан алдсан гарыг зодож, дунд сургуулийн хүүхэд хөөдөг гаруудад ялагдаж чадахгүй гэхэд дахиад толгой дээр нь дэвслээ гэж бодтол. Тэгээд л та нар тэнд байсан юм уу? Түр хүлээгээрээ гэд Арима Канома хоёр дээр ирээд та хоёр тэнд юу хийж байсан юм? Хариул гэв. Танихгүй дунд сургуулийн хүүхэд байхаар нь жоохон хөвгөлдөй гэж Сарабатари хэлсэн гэхэд хоёулангийн зодоод хүрмийг нь тайлж авав. Харин Томи яг гой болж байхад чинь хурдан үргэлжлүүл гэв. Уучлаарай, хүлээлгчглээ, үргэлжлүүлэх үг гин. Үзэгдэл солигдож Тогоме Шишиторныхонтой зодтолдож байгаа харагдана. Томи гарч ирээд бүгдийг нь ганцаараа зодсон юм уу? Хүчтэй байх нэ. Манай багт орохгүй биз? Биднийг Шишиторын гэдэг. Би ч гэсэн ороод удаагүй ч чамд таалагдана гэж бодож байна. Явцгаая гэд Томитой анх ингэж танилцсан байдаг. Хүч чадлын үнэмлэхүй шүтлэгтэн гэж ямар утгатайг мэдхүү. Хэнд ч бууж өгөлгүй өөрийгөө давж гарах тангараг гэсэн. Тэр үеийн Томи хүчтэй, бусдаас илүү шүтлэгтэн гэх утгыг биелүүлж бид ч хөгжилтэй байсан. Удалгүй Томи ч удирдагчаар сонгогдож, оргилд нь гарсан чинь огтхон ч хөгжилтэй биш болчихлоо. Тиймээс багийн бүх гишүүн над шиг хүчтэй болвол болох юм байна гэдэг. Харин Тогоме бусдыгаа бэлтгэнэ гэж бодно. Гэтэл Жинк гэд нөхдүүдэд зодуулсан нэг нөхөр ирэхэд Томи нэмээд өшөглөөд унахчихна. Зодуулчхаад буцаад ирж байгаа юм уу? Сул дорой амтан Шишидоронд хэрэггүй гэд хүрмийг нь тайлж ав. Тогоме яагаад ингэж байгаа юм гэхэд би удирдагч биз дээ. Би шийднэ. Дэмжихгүй бол бүлгмээс гар гэдэг.
Чиний үгийг би бусадтай дамжуулж чиний өмнөөс золиос болъё. Тийм болохоор Томи бусадтайгаа инээмсэглэж байхад болно гэв. Ингэж л Тогами өмнөөс нь хариуцлагыг нь үүрэхээр шийдсэн байдаг. Чи бүх хүчээрээ үзээгүй биз дээ. Намайг цохохчгүй, өшөглөлтөөс ч болтохгүй. Яах бодолтой байгаа юм? Яагаад тэд нарыг зодсон юм гэхэд эндх бол хүчтэй нэгний байх ёстой газар, хог шаарнууд байх газар биш. Багаар хог шаарнуудыг цэвэрлэх ажил ихэлсэн. Энэ үед Томигийн бодлоос салдаггүй Бофуринтэй маргаан гарч ямар нэг зүйлийг өөрчлөх боломж байж магадгүй гэж бодтол манай тал зодтолдох ямар ч үндслэл байхгүй. Зодоонд бүгдийг нь оролцуулчихлаа. Тийм байсан ч одоо буцах зам байхгүй. Сакура жинхнээсээ үзье гэв. Миний хувьд өрсөлдөгч минь хичнээн хүчтэй, ачтай минь байсан ч өөр тийш харж өөрийнхөө хүслийг мохоохгүй гэхэд Тогами би тэр өдөр ингэх ёстой байж. Гэтэл би нүүр тулж чадаагүй. Өөрийнхөө хүслийг ч хэлж чадаагүй. Харин чи ирээдүйд улам илүү хүчтэй болох байх. Хэний ч өдөөс өөрийн бодлоо хэлэхээс айхгүй. Битгий өөрчлөгдөрөө баярлалаа Сакура гэд цохиулаад унана. Босож чадахгүй байна. Бууж өглөө гэхэд битгий хуцаад бай. Юм бууж өг. Албаар ялагдлаа гэд уурлахад Томи гарч ирээд "За сайн байлаа. Одоо миний ээлж Үмэ чан хурдан гараад ир" гэхэд Тогами босч ирээд "Одоо болцгоё" гэхэд түүнийг өшөглөөд унахчихна. Ялагдсан байж ямар их ярьдаг юм гэхэд Сакура уурлан цохих гэхэд Үмэ түүнийг зогсоогоод "Сакура солигдъё. Сайн байлаа. Сайхан ярилцаж чадсан юм шиг байна. Үлдсэнийг надад атгачих. Үмэ чан шудраг бус байна. Бопуринд хүчтэй хүүхэд зөндөө их байна. Манайхаас тэс өөр байна. Бүгд сул дорой болохоор хөгжилтэй биш байна" гэхэд Шишиторины сурагчид гайхацгаана. Гэхдээ ялах юм бол Үмэ чан болон Фүрийн бүгд минийх болно. Уг нь цохиотл байх юм гэхэд цохилт чинь сул байна. Яагаад гэвэл нуруунда юу ч үүрээгүй болохоор гэв. Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. Унах хүртэл чинь цохино. Чамаг өрөвдөж байна. Тэрнээс илүү ийм өхөр ориглол нь болчихсон багийг чинь илүү өрөвдөж байна. Ориглолд нь гарсан байж хүмүүсээ тийм царай битгий гаргуул гээд цохино. Томи тийм царай гэж мэдэхгүй юу ч ойлгохгүй байна гэд орилж эхлэнэ. Тэгснээ Үмэг өшөглөж унгаагаад дээр нь гараад баруун зөнгүй нүүрлүүн зохиж эхлэнэ. Харин Үмэ уучлаарай Томи, чамайг хэцүү байдалд оруулах гэсэн юм биш шүү. Тийм их сэтгэлийн шарахтай байсан бол гэхэд Амаа тат гэд түүний хүзүүнээс хацчихна. Үмэ зүгээр дээ гэд Томиг тэрнэ. Томи ч уурлаад босоход Бофурийн Шишиторийн хоёр маргалцсан үеийг санаж байна уу? Эцэст нь үл ойлголцол байсан биз дээ. Тэр үед чиний нудраг хүчтэй, чийж гялалзаж байсан. Тэр үед чиний хажууд юу байсан? Юу харагдаж байсныг санаач. Томи, тэр бол ориглолтон зогсох нэгэнд хэрэгтэй зүйл. Санаач гэд түүнийг мөрөгөхөд газарт унана. Томиг сэрээд Тогомыг хараад яагаад ийм царай гаргачихсан юм? Би Үмэ чанд ялагдчихжээ. Би өнгөрснөө зүүдлээ. Бүгд хөгжилтэй. Инээлдэх юм бол надад ч гэсэн хөгжилтэй байна гэдгийг ойлголоо гэхэд Тогоми намайг уучлаарай. Чамайг ойлголгүй бусдыгаа чамаас холдуулсан. Чамайг бусдыгаа гэмтээгээд үзэн ядагдахгүй гэж бодсон. Надаас л боллоо. Уучлаарай гэхэд үгүй дээ. Би л аль хэдийн эрхчлөөтэй болсон байснаа анзаараагүй. Дээрээс нь өөрийн гараар тэр зүйлээ үгүй хийсэн. Намайг хамгаалж байсанд баярлалаа гэд түүнээс уучлалтгүй. Томи Үмэ дээр очин хүрмээ тайлаад би ялагдсан учраас гарна. Шишиторын одоо чинийх. Бүгдийг нь харж хандаж байгаарай гэхэд үгүй хүсэхгүй байна. Харин өнөөдрөөс эхлээд зүгээр л найзууд болсон шүү. Өнөөдрийн зодооныг нийгэмших уулзалт байсан гэд бодчихъя. Бүгдд нь энэ цугларсанд баярлалаа. Өнөөдөр ингээд дууслаа. Одоо тарцгаая. Энэ хавьд идэх юм аваад явж болохоор газар байгаа юу? Үдшилэг хийцгээе гэв. Сайн байлаа. Сайхан холцгоё. Тогоми яасан бэ гэхэд өвдөгс өгдөөд уучлаарай. Энэ удаагийн хэрэг бүгд миний буруугаас болсон. Шишиторины ийм байдалд хүрсэн өчигдрийн маргаан, өнөөдрийн зодон бүгд миний буруу гэхэд Томи би ч гэсэн буруутай гэв. Үмэ яах юм? Сакура чи шийд гэв. Тогоми ямар ч шийтгэл байсан хүлээн авна гэв. Сакура ч гайхаж бодож байгаад заавал ч үгүй дог залуу бол. Дахиж сул дорой юм битгий хий гэхэд Тогоми амлаж байна гэв. Томи яагаад оргилд нь гарсан юм гэж асуухад Үмэ үргэлж хөгжилтэй бүгдтэй нь хамт хоол идэхийг хүссэн учраас бүгдийг нь жаргалтай байлгахын тулд энэ хотод чадах зүйлээ бодсон чинь Фүриний оргил зогсох байсан. Болохыг зорьсондоо биш, оргил нь болоод хийхийг хүссэн зүйл байсан юм гэхэд яах аргагүй Үмэ чан гайхалтай юм аа. Юу хийхээ ойлгочхоод оргил болсон байна гэхэд үгүй дээ, болсон юм биш. Болгуулсан юм. Ганцаараа бол оргилд нь гарч чадахгүй биз дээ. Бусад маань дэмжиж миний хийхийг хүссэн зүйлтэй санал нэгдэж тусалсан болохоор тэр хүслээ биелүүлэхийн тулд хичнээн хүнд хэцүү байсан ч би ялагдахгүй гэж шийдсэн гэв. За баяртай. Тэгж байгаад манад ирээрээ.
Эндхийн хоол амттай байсан ч манайд ч бас амттай юм зөндөө байгаа шүү. Дараа уулзъя гэд явцгаана. Тэднийг буцаж ирэхэд дунд сургуулийн хүү хүлээж байдаг. Бидний хүлээж байсан юм уу? Даатгачих гэж хэлсэн биз дээ. Бүгд дууссан гэхэд үнэхээр их баярлалаа гэд уйлна. Бид буцаад ирлээ гэд кофе шопод орж ирэхэд байнга л ийм болчихсон байх юм аа. Хөөх чи яагаад ч үгүй байна. Харин Сакура ч сайн зодуулжээ. Буцаад тавтаа морил гэхэд Сакура харилаа гэд гарах гэтэл хаачих нь вэ? Онцгой өдөр юм чин тэмдэглэх хэрэгтэй гэв. Сакура ч уурлан юм утгагүй юм яриад байгаа юм гэхэд чамтай ярилцмаар байна гэв. Тэгээд ямар байсан? Тогомотой ярилцаж үзээд ярилцаж чадаагүй нударгаас нь юу ч сонсогдоогүй гэхэд бүгд түүнийг шоолж инээлтэн. Сайн тайлбарлаагүй дуучлаарай. Алсаас ярих энэ төр бишээ. Энгийнээр түүнд дуртай дургүй гэх мэт гэхэд нүүрлүүн кофегоо засчихна. Чи тогомой дуртай болсон юм биш үү? Тэгээд л тэр үед Томыг цохих гэж оролдсон. Тэр л ярилцаж чадсан гэдгийг чинь харуулж байна. Хотын гаднаас хүн ирнэ гэж сонсоод ямар залуу ирэх бол гэж бодсон. Өчигдөр өнөөдөр хоёр чамайг хараад итгэлтэй болсон. Чи бол сайн залуу. Энд ирсэн чинь баяртай байна гэхэд яагаад тийм амархан хүлээн зөвшөөрч байгаа юм? Би хэнийг ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Тиймээс ганцаараа хүчтэй болохыг зорьсон. Энд оргилдон зогсож өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэж ирсэн. Харин үүмээ хүлээн зөвшөөрөхийн тулд эхлээд нүр тулахгүй бол болохгүй. Гэхдээ чи тэгж чадна. Хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг юм шиг харагдаж байна. Тэгж чадвал оргилдон ч зогсож чадна. Би оргилдон зогсчихвол чи ялагдсан болно үстэй гэхэд тэрийг тэр үед нь болёо гэв. Харин сүүгийн уурлан босч ирээд бяцлан гэхэд Сакура үүсэх юм уу? Хүрээдэр гэв. Котохоч хөөе та нар гарч зодолт гээд уурлана. Манай гурыг ангидаа орж ирэхэд ангийнх нь хөөе ирчихлээ. Та нарыг хаа сайгүй ярьцгаач байна. Шишиторонтэй үдсэн юм уу? Юу болсон юм? Яриад өг гэхэд нэрээ даатглаа шүү гин. Наад ярианда намайг ч гэсэн оролцуулаач гэд цөгөөрэй гэх залуу ирнэ. Нэрээч дэвтрээсээ хараад энэ залуу сүги суу хоёртой энэ тэнцүү хүчтэй байх гэв. Бүгд Сакурагийн яриаг сонсмоор байгаа үстэй. Боломж олцсны хичээлийн дараа ууж идэнгээ гоо зүүн талаар ч ярилццгаая гэхэд бүгд үргээд явцгаав. Хичээлийн дараа цүгээ дээр манай гурвал ирдэг. Уржигдэр оргилд гарна гэж хэлэхдээ дог байсан шүү. Бүгдийн өмнө тийм том юм хэлж чадах хүнд гоо зүй байж л таараа зодтолдох уу гэхэд сонирхолтой юм гэд баярлана. Харин гаднаас ангийнхан нэг хүүхэд охин дагуулад хөдөлсөжсөн орж ирнэ. Кирю биш үү? Хамт суух уу гэхэд баяртай гэд тоолгүй яваад өгнө. Нэрээч бөөн баяр болж миний судалсан хамгийн хүчтэй 5 хүний 4 энд цугласан байна гэв. Харин Сакура түүний талаар асуухад дунд сургуулийн 1-р ангитай өөр сургуулийн 3-р ангийнхныг бүгдийг нь ганцаараа зодсон гэх цуу яриа байдаг. Октоодын дунд ч их алдартай гэхэд цүгээ босч Кирю дээр ирээд хамт сууж ярилцъя л та гэхэд хамт байгаа охин нь их л айж байгаа харагдана. Кирю уучлаарай зүгээр дээ надтай адилхан пүүрийн болохоор санаа зовлтгүй гэв. Харин цүгээд болжгож болох уу? Чи өөрийгөө ямар харагддгийг мэдэх үү? Том биетэй, хүчтэй юм шиг харагддаг. Тим залуу чанга дуурахаар охин хүүхэд айн виздэй гэхэд цүгээ охиноос уучлалт гуйна. Чимээтэй болохоор өөр газар оръё гэд гарна. Гэтэл гадаа хүмүүс орилдох чимээ сонсогдоод манай хэд гараад хартал Кирю энэ охиныг нэг залуу үдэж байхад нь хажуугаар нь явж таарад цохиж унахчхаа зогтож байсан юм. Тэгсэн чинь ийм олон хүн дагуулад ирж гэхэд Кирюч дог юм аа гэд хоорондоо яриа тоохгүй болохоор нь хөөж ирсэн залуу уурлаад байхад Сакура өшгөлөөд унахчихна. Сууч тэд зүгээр болохоор гуруулаа холдож байя гэв. Цүгэ за эхэлцгээе гэд сүртэй орилсноо цохиулаад унчихна. Манай хэд бүр гайхчихсан. Тэгсэн босч ирээд би өрсөлдөгчтэй эхлээд нэг цохиулна гэж шийдсэн юм. Тэгээд дараа нь миний ээлж гээд аваад шидчихнэ. Өрсөлдөгчөө харуулаад дараа нь өөрийгөө харуулна. Энэ бол миний гоо зүй. Хитрхи дорой болохоор юу ч болсонгүй гэхэд Сакура урайга хэлээрээ хамгийн дог хэсгийг нь өгье гэв. Сакура хотын гаднаас ирсэн болохоор мэдэхгүй байхаа гэхэд тэгвэл тогтоогоод аваарай гэд бусдыг гимтэх нэгэн, эд зүйл эвдэх нэгэн, хорон санаатай нэгэн, хинч байсан хамаагүй Бопурын цэвэрлэх болно гэд орилоход тэгж чанга орилохгүй байсан ч болно штэ гэв. Дахиж муу зүйл хийж болохгүй шүү. За дууслаа гэхэд нөгөө охин маш их баярлалаа гэд тэдэнд талархлаа илэрхийлээд явна. Чамайг сүгийтэй зодтолсон болохоор хүчтэй гэж мэдэж байсан ч Сакура гайхалтай юм аа. Нэрээ утасны дугаараа өгөөч гэхэд Сакура энийг яадаг юм бэ гэхэд алив өгч бай гэд утсыг нь хартал. Юу ч татаагүй ямар ч хадгалсан дугаар байхгүй. Ганц байсан зүйл нь цаг агаар байв. Нөгөө хитэн шоолж инээлдээд одооноос цаг агаарыг Сакурагаас асууж байна гэв. Котохоо ирээд түрүүнээс хойш юу хараад байгаа юм гэхэд Сакура зочоод уцаа унахчихна. Утсыг нь авч өгөх гэтэл Кирю цүгээ суу нэрээ нарын дугаарыг хадгалсан байдаг. Би ч гэсэн өөрийнхийгөө нэмчихлээ гэхэд юунда дураараа нэмээд байгаа юм гэв. Эднэр сургууль дээр уулзах байж чатаар харилцаад байна. Харин чат дээр нь нэрээ ангийн даргыг сонгох болоогүй юу гэж асуусан байв.
Манай хүнийг ганц юм бичих гэсээр байтал нөгөөдөл нь баахан чат бичээд уншиж чамжихгүй болохоор нь уурлаад уцаа тавьчихна. Ангидаа ирэхэд нь "Өө Сакура, өглөөний минь" гэхэд ангийн дарга гэдэг чинь юу гэсэн үг юм? Дээрээс нь энд ярьж болох юмыг чатаар бичээд байх юм. Уншсан гэж гараад байсан болохоор нь харсан гэж бодсон чинь дасаагүй болохоор хэцүүлтэй. Гэтэл ангид Тамон баг 2 дугаар ангийн дарга тэд дарганаар орж ирээд алив цуглаад гэхэд нэрээ гайхалтай 2 дугаар ангийн алдартан Мото-сан, Кусуми-сан, дээр нь Кажи-сан. Одоо та нараар ангийн даргыг чинь сонгуулна. Ангийн дарга бол ангиа нэгтгэдэг. Тэр ангийн асуудал тэр хүний хариуцлага болно. Хүссэн хүнээ сонгож болно. Гэтэл суваа гараа өргөөд Сакураг тохирно гэж бодож байна гэхэд Цүгэ Кирю хоёр ч бас санал нэг байгаагаа хэлнэ. Иймэрхүү юм тэр тохирно виздэ гэхэд Суваа "Сүгийн ийм юм хийхээр хүүхэд бишээ" гэв. Харин Сакура "Би гадны хүн, бас юу хийх ёстойгооч мэдэхгүй байна" гэхэд ангийнх нь "Тэр ямар хамаатай юм? Чи одоо энд байгаа юм чинь дунд ангийн хүүхдийг ч аварсан. Шишитороны дэд удирдагчийг ч ялсан. Дээрээс нь ангийн хамгийн хүчтэй 3 чамд санал өгч байна. Бид нарт ч эсэргүүцэх зүйл алга" гэхэд Суваа "Чамайг ангийн дарга болвол би дэд дарга чинь болъё. Нөгөө нэг нь нэрээ байхад болох бах" гэв. Ангийн дарга гэдэг чинь ангийн оргил биздэ гэд өөртөө эргэлзээд юу ч хэлж чадахгүй байж байхад нь дээд ангийнхан чихвч зүүсэн нөхөр "Юунда хүний цаг үрээд байгаа юм? Нэгмөө ангийн дарга сонгох гэж битгий цаг үрээд бай. Хин ч хийсэн яадаг юм гээд орлоо. Нөгөөх нь чихвчийг нь автал бүгд тийм чанга сонсож байсан юм уу гэж гайхна. "Хөөе, чи хий, шийдэгдлээ" гэхэд Моторо "Чи ангийн дарга нь байж юундаа тэрний үгэнд ороод байгаа юм" гэд уурлав. "Чи юу яриад байгаа юм? Тамон баг 2 дугаар курсын ангийн дарга бол Кажи Рен" гэхэд "Энэ муу ангийн дарга юм уу" гэж гайхав. Тамон баг 1 дугаар курсын ангийн даргаар Сакура боллоо. "Би болно гэж шийдээгүй байна. Ангийн дарга нь удирдах ёстой гэж чи өөрөө хэлсэн биз дээ" гэд ямартай Сакура ангийн дарга болохоор болно. Өнөөдрийн эргүүлийг Тамон баг хийн. Шинэ ахлагч нар Кажиг дагаад яв гэв. Тэднийг эргүүл хийж явтал нэг имээ ирээд "Манай охин Риса дахиад олдохгүй байна" гэхэд "Дахиад уу? Сайн харж бай" гэж хэлсэн биз дээ. Ямар нэг онцлог байгаа юу гэж асуухад "Өнөөдөр ягаан өнгийн тууз зүүсэн" гэхэд "Бид нар зохицуулах болохоор гэртээ очиод байж бай" гэд явуулна. Кажи Кусумид даатгахад "Манай хэд өөрөө юу ч хийхгүй юм уу? Ийм байж ангийн дарга гэж үгтэл" Кусуми чатаар бусадаа мэдээллийг нь дамжуулна. Сакура ч хэдүүлээ заавал ч үгүй олон шүү гэхэд чат ирээд харахад "Төөрсөн хүүхдийг заавал хэдүүлээ олон шүү" гэж ангийн дарга хэлж байна гэсэн байв. Юу хийгээд байгаа юм? Хинч хариу бичихгүй бол би эвгүй байдалд орохоор байна гэхэд ангийнх нь бүгд л түүнийг дэмжсэн чатууд бичнэ. За явцгаая гэтэл нүүрлүүн цохих шиг болоод "Юу вэ" гэтэл цагаан муур байв. "Сакура, наадха бариад ав. Наадах чинь Риса" гэхэд манай хэд гайхаад хоцорно. Нөгөө муур нь байшингийн дээвэрлөө авираад гарахад өндөрт гарчхаар яаж чадахгүй нь гэтэл Сакура араас нь авиран дээвэр дээр гарна. Нөгөө хэд нь "Юу вэ? Сармагчин шиг юм" гээд гайхацгаана. Сакурач барьж чадахгүй араас нь хөөж явсаар муур гүүрнээс үсрэхэд "Тийшээ болохгүй" гэтэл Кажи муурны араас ус руу үсрэн орно. Ямартай ч имээд муурыг олж өгөхөд имээ бүгдд нь талархлаа илэрхийлнэ. Сакура Кажи дээр ирээд "Чи ангийн дарга болж юу хийхийг хүссэн юм" гэхэд "Тийм юм байхгүй. Угаасаа хүссэндээ ч ангийн дарга болсон юм биш" гэв. "Тийм бол яагаад" гэхэд "Тэд бол гэсэн болохоор" гэхэд Сакура "Надтай адилхан юм" гэж бодно. "Би Мото шиг хүмүүсийг нэгтгэж, Кусуми шиг хүмүүстэй сайн харилцаж чадахгүй. Тэгээд л үргэлж тэдэнд найддаг. Харин тэд надад найдсан. Тийм болохоор өөрийн хийж чадах зүйлийг хийнэ" гэв. "Хөөе, Сакура, би чинь зүгээр үү" гэхэд "Зүгээр бүдэрч эхлэе" гэв. "Чи аимшигтай харагдаж байна. Унтаагүй юм уу" гэхэд "Үгүй" гэд дотроо өөрийнхөө юу хийж чадахыг бодож байсан өглөө болчихсон гэж бодов. Нэрээ ангийн дарга чинь шийдэгдсэн үү? Арай чи юм уу? Хэрвээ юу хийхээ мэдэхгүй байвал хийж чадах зүйлээсээ эхлэхэд болноо. Сакура ангийнхаа бүх хүүхдүүдийн царай нэрийг мэднэ үстэй. "Юу вэ? Арай мэдэхгүй юм уу" гэж шоолж инээснэ. Тэгвэл нэрийг нь тогтоохоос эхэлж болох юм биш үү? Нэрийг нь дуудах нь чамайг харж байгаа шүү гэдгийг илэрхийлэл гэхэд бодоод байсан чинь би хин нэгнийг нэрээр нь дуудаж байсан билүү гэж бодоход би ч гэсэн Сакурад нэрээрээ дуудуулж байгаагүй юм байна. Бэлтгэл гээд бодчих. Котоха-чан гэхэд хажуунаас нь намайг Чиёко гэдэг за алив хэлээрээ гэв. Сакура ч ичиж улаагаад зугтаад гараад явчихна. Ангидаа ирчихсэн нэрээтэй хамт ангийнхныхаа нэрийг цээжилж эхэлнэ. Нөгөө хэд нь ч хичээж байгаад нь их л баярлцгаана. Хүүхдүүдийг нэрлэж аваад Анзай гэх сурагчийг бэртсэн байгааг анзаарна. Гэтэл гинэт чанга яригчаар 1-2 дугаар курсын ангийн дарга дэд дарга нарыг дээвэр дээр цугал гэж дуудана. 2 дугаар ангийнх нь манай гурыг дуудахад юу болох талаар асуутал шин дарга нарын уулзалт гэхдээ ихэнх нь бие биенийгээ танина гэв. Ангийн хүүхдүүд дээр эд нарын нэрийг хүртэл цээжлэх юм уу гэхэд тэг хэрэггүй танихгүй хүн байвал би заагаад өгөх болохоор гэтэл чи бүх ангийн дарга нарыг мэддэг юм уу гэхэд сургуулийн бүх сурагчдын нэр царайг мэддэг төдий л гэв. Нөгөө хоёр нь ч гайхаж чэйжилч гисэн юм уу гэж асуухад тийм ээ өчигдөр сурагчдын жагсаалтыг зээлээд гэв. Зодооноор тус болж чадахгүй ч бусад зүйлээр нь тусалж чадах байх гэтэл нэрээч гайхалтай юм аа.
Тэгвэл би хилэлцээр хийдэг хүн болвол яаж байна? Сайн чаддаг зүйлээ л хийцгээе. Сакурач эднэр бүр шийдчихжээ гэж бодоод нэрээ сувоо найдлаа шүү гэж хэлэхэд нөгөө хоёр нь ч их л баярлана. Үмэ уучлаарай хоцорчлоо гэд ирнэ. Сакура хараад дахиад нэмэгдчихлээ. Ангийн дарга гэж хичнээн хүн байгаа юм бэ гэхэд тэд нар ангийн дарга бишээ. Фүрийн ахлах сургуулийн 4 хаад болон тэдний туслах нар Жикуко багийн ахлагч Цубакино, Комоку багийн ахлагч Мизуки, Зожо багийн ахлагч Момосе, тэгээд манай Тамон багийн ахлагч Хираги. Тэд бол Бо Фүрийн үндсэн цөм. Бүгдэд нь цугларсанд баярлалаа. Цаашид та нар Бо Фүрийн хөдөлгөх хүч болох хэдий ч тэрнээс өмнө та нарт хэлэх зүйл байна. Анзаарсан хүн байгаа гэж бодож байна. Энэ жилийн суулгат гэхэд Хираги наадахыг ч одоо хэлэхгүй байсан ч болно. Гол юмаа яар гэж уурлав. Үмэ ганц зүйл хэлэхэд бүгд тусалж дэмжээрэй. Энэ сургуулийн бүх хүүхдийг харж хандна гэж байхгүй болохоор та нарт даатгамаар байна. Тус тусынхаа багийн гишүүдийг сайн харж тусалж байгаарай гэхэд бүгд нэгэн зэрэг заа гэв. За одоо бусад багийнхантайгаа танилццгаа гэв. Чи 1-р курсын ангийн дарга болсон юм уу? Элсэж орохосоо өмнө л гал асааж байсан. 1-р курсын ангийн дарга Сакура байх нэ. Найдаж байгаа шүү. Нэрээ сувоо хоёрт ч гэсэн. Гэхдээ асуудал гарвал ах нартай найдаж байгаарай. Тэгээд юу болсон гэхэд нэрээ бусад ангийн дарга нартай уулзсан. Үнэхээр сэтгэл хөдлөсөн гэж ярилцсан. Манай хэд ч хичээлээ тараад явж байгаад 3 сэжигтэй нөхдүүдтэй таарна. Ямар нэг юм хайгаа юу гэхэд инээснэ. Яг цагаа оллоо. Та нарыг хайж байсан юм. Гэхдээ та нарын хинэнч биш байна. Баяртай гэд яваад өгнө. Тэр сүлд гээд нэрээ гайхтал цагаан хүрэн дээр цэнхэр луугийн яс. Энэ нь Кил гих бүлгэн байв. Тим том бүлэг биш ч тэдний талаар сайн зүйл огт сонсогддгүй байв. Ярианаас нь сонсвол Фүрийн хин нэгнийг хайж байх шиг санагдав. Хөөе зүгээр үү гэд нэг эмэгтэй орилох дуугаар очиод хартал ангийнх нь Анзай гих сурагч зодуулчихсан ухаангүй байж байв. Сэргээд юу болсон талаар нь асуухад том нохоод хөөгдсөн гэв. Гэтэл Сакура худлаа ярьж байгаа бол арай үнэмшилтэй юм яриач гэхэд тийм шүү. Сакура хүртэл ойлгохоор илт байна гэцгээв. Анзайч юу ч биш болохоор санаа зовлтгүй. Би одоо ажилдаа болохоор явлаа гэхэд Кэлтэй ямар нэг юм болсон юм уу гэв. Юуны талаар яриад байгаа юм гээд ээрч муран хэлэхэд харваас ойлгомжтой байна гэж бодцгоо. Түүнийг явсны дараа юу хийх талаар асуухад тэдэнд зодуулсан байсан ч гэсэн тэр юу ч хэлээгүй. Өөрт нь бодсон зүйл байгаа бах. Ямар ч хүнд хэлхийг хүсдэггүй зүйл гэж байдаг юм гээд Сакурач түрүүлээд явна. Харин Анзай нэг охинтой уулзаж байх ба юу болсон талаар асуухад бүтлгүйчихлээ. Буцааж авчирч чадсангүй гэхэд тэгвэл ядаж Фүрийн сурагчдтай ярилцвал гэтэл хувийн асуудалтай бусдыгаа оролцуулж болохгүй. Санаа зовлтгүй. Надад даатгачих. Ганцаараа зохицуулнаа гэд явна. Харин ганцаар үлдсэн охин дээр Сакура ирээд саяны зүйлээ тайлбарлаад өг. Саяны хүүхдийн ангийнх нь гэхэд Анзай бид хоёр багын найзууд. Бид хоёртой баг бахасаа нийлсэн Нагато гэх хүүхэд байдаг юм. Саяхан Анзайтай тааралдахад зодуулсан байдалтай байсан. Юу болсон талаар нь асуухад Кэл гих бүлэгмийн залуус зодуулсан гэсэн. Тэдний нэг нь хотын гадна цүнх булааж байхыг хараад зүгээр орхиж чадалгүй. Барьж аваад юудынгийн автал Нагато гих найз нь байжээ. Тиймээс өнөөдөр Анзай Нагатог дагуулж ирж ярилцахаар тохирсон байсан ч ганцаараа очиод зодуулчихад ирсэн байв. Энэ нь найзтай нь холбоотой хувийн асуудал гээд Фүрийнийг оролцуулахгүй ганцаараа зохицуулна гэсэн. Харин би энд хүлээхээс өөр зүйл хийж чадахгүй гэд ойлгоход Сакура ойлголоо. Тэр Нагатог энд дагуулж ирэхэд болох юм уу гэд Котахагийн хэлснийг санаж надад даатгачих гэв. Маргааш нь ч болж Сакура анги дээрээ ирээд юу хийхээ мэдэхгүй бодож байтал гаднаас 4-р курсын гих залуу орж ирээд Анзайд нэгэн дохтой өг. Сургууль руу ирэх замд нь юудэнтэй эвгүй нөхдүүд өгсөн гэхэд Анзай хачин царайлж онгойлгож үзээд шууд л гараад гүйчихв. Сакурач араас нь гүйсээр гүйцэж ирээд өчигдөр хамт байсан охиноос юу болсон талаар сонссноо хэлээд наадах чинь Кэлээс ирсэн үү гэд дохтойг нь аваад хартал найзынх нь бүлгмийнхэндээ зодуулсан зургийг явуулсан байв. Анзайг дэлгэрэнгүй яриад өг гэхэд уржигдэр цүнх булаага зогтож буй залууг бартал миний багын найз Нагато байсан. Намайг зохиод булаас нь цүнхэж хаяад зогтсон. Харин өчигдөр дахиад очиж шалгахтал мөнгө олж ирээгүйгээсээ болоод бүлгмийнхэндээ зодуулж байсан. Түүн туслах гээд очтол чамд хамаагүй би энд байхаар шийдсэн гээд түүнийг модоор зохиж Анзай арай гэж зүхтэж ирсэн байв. Би түүнийг тэндээс гаргана гэхэд Сакура тэгвэл явцгаая гэв. Энэ миний хувийн асуудал. Ийм зүйлд чамайг Фүрийнийг оролцуулмааргүй байна гэхэд Фүрийний гишүүний хуваар биш тэр охинд амласан болохоор Нагатог авчирнаа гэв. Гэтэл ийм зүйл болсон юм уу гэд ангийнх нь бууж ирээд бүгд түүнд туслахаар болно. Сувооч ангийнхаа хүүхдийн асуудалд ганцаараа оролцолгүй үлдчихвэл үүмээсэн гуниглах байх гэж бодоод сүүгийг сэрээгээ дагуулад ирлээ гэд тэд бүгд явцгаана. Ингээд Winebreaker буюу салхи цэцэгч анимны маань эхний улирал дуусаж байна. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe дард дэмжээрэй. Удахгүй дараагийн улирлаараа иргэн уулзъя. Түр баярлалаа.